Би өнөөдөр 10:30-аас боссон хэрнээ орноосоо би одоо баг 4 болох жахад босч байна. Ойр ер нь бол нэг тийм ямар нэгэн тодорхой учир шалтгаангүй айгу учир битүүлгээр би ямар гонигтай бүр ер нь нэлээ юм heavy мэдрэмжтэй байлаа. Тэгээ яачаад байгаагаа ойлгохгүй тэгээ ер нь бол тэгээд хэцүү байлаа. Гэхдээ тэгээ гол нь ингээ яг яагаад яасан гэж хэцүү байгаа бол мэдэхгүй байлаа. Гэхдээ ямарчлаач ингээд орноосоо босч нүүр гараа угааж усанд орох амар хэцүү байлаа. Миний үс ингээд жоохон таслагдаад эхэлж байгааг харж байгаа бах. Гэхдээ би ингээ үргэлжлүүлээд ингээ орондоо хитэл баймааргүй байна. Хөвтөл. Тэгээд гониглалэн живээл. Тийм чинь жоохон одоо юу яа живж яхад штэ нөгөө нэг би ингээд уснаас амар айдаг болохоор амар юм юу яддаг гэсэхгүй юу, нэг пациент явж сурах байх үедээ би бүр амар их живдэг гэсэн байхгүй юу. Тэгээд живж яхада улам илүү доошоо болгодог юм бол юу ихээр бие ингээд амар чангалаад тэг ингээд айгаад тахаар бүр улам доошоод идэв штэ. Тэгэхээр яаж хөвд сурсан бэ гэсэн чинь ингээд бие зүгээр л сул тайвшраал тэгжээтэл ингээд ингээд толгой зохиогоод ирдэ штэ хүүхэд. Тэгэхээр би одоо яг тийм хийх чинь. Миний тарих бол амар ядарсан байна. Би ер нь яваа санахгүй байгаа. Зүгээр жирийн юм ярьж чадахгүй байгаа. Хүний нүд рүү харж чадахгүй байгаа. Гэхдээ it's okay. Би ингээд манай терапевт хэлчихсэн аахгүй юу, чи ингээд юмд талархах, юмны гоё талыг харахтаа сайн юм аа. Гэхдээ чи юмыг байгаагаар нь хүлээн зөвшөөрөх тал дээр илүү сайн ажиллах хэрэгтэй байна гэсэн. Тэгэхээр одоо би ингээд өөрийгөө жоох ингээд хэцүү мэдэрч байгаа үе дээрээ бушуухан ингээд сайн тадлыг ингээд хараад ингээд өргөөд өөдрөг болохыг хичээхийн оронд би зүгээр одоо ийм байгаагаа хүлээн зөвшөөрөөд тэгээ тэндээ зүгээр л ингээд амар хичээхгүйгээр тайван байж сурахыг хичээж. Тэгэхээр одоо хэдүүлээ сэлд сурахаас өмнө эхлээд жихгүйгээр хөвд сурцгаая. Тэгэхээр энэний маань эхний алхам юу байваа гэхээр би орноосоо боллоо. Би өмслөө. Би нүүр гараа угаагүй юм л та нэг бүс усанд орё гэж бодож байгаа. Тэгээд яг усанд орохоос өмнө би орны даваагаа угаая гэж бодлоо. Тэгээд энд ингээд даваагаа угаах хийсэн байна. Тэгээ бас би нөгөө Halloween-аар юу яах гээд Joker болох гээд so ironic. Юу гэвэл жоохон ментал асуудалтай явж ирсэн аа. Тэгээ ингээд Halloween-аар юу болох уу гэх хэн болох уу гэд ингээд ерөөсөө амар тохирохгүй санагдчихсан аа. Joker гэсэн чинь бүр яг үйл гэж санагдаж идэр. Яа таажаа. Тайвшир, тайван. Нэг бодлоо бод. Дараа нөгөө бодлоо. Өөрөө ярих гэсэн юм бол тэг ингээд яа надад бүр ярих. Ярих юм ихэнэ гэхдээ ханаас нь хэлхээ мэдэхгүй болохоор тэгээ ингээд тарих бүр гацаалд ороод байна. Тэгээ би та нарлаа яг үнэндээ ингээд харж чадахгүй байна. Би өөрийгөө харж чадахгүй байна. Гэтэ зүгээрээ сэлд сурахаас өмнө эхлээд хөвд сурцгаая. Тэр ийм ярьсан шүү дээ. Би ингээд өөрийнхөө бодож исэн хүн биш байсан байна. Тэгээ тэрийг одоо хүлээн зөвшөөрөх гэж хичээж байна. Тэгэнгүүт би яг хин гэдгийг ойлгохгүй байна. Тэгээд тийм болохоор хин болохыг хүсдэгэ, хин байхыг хүсдэгэ шууд одоо болохыг би хичээхэ боллоо. I'll just let myself just be. Зүгээр л өөрийгөө ямартай ч оршуулах шиг ингээд оршихыг хүлээн зөвшөөрцгөө.
За хэд жоохон амьсгаа аваад. I don't have to become anything. I don't have to unbecome anything. I'm not apart from life. I'm life itself. Сайн нэг жоохон ганц meditation сонссон чинь нэг гоё ах ингэж хэлсэн байхгүй юу. Яг саяны миний тавцсан нэг. Тэгээд тэрийг би жоохон өөртөө тавтаж хэлвэл илүү зүгээр санагдлаа. За тэгэхээр би усанд орчиж ирээ. Тэгээд усанд орчоод идүүлээ. Жокрийн хувцсыг Amazon-оос дахиалсан чинь ирсэн болсон. Тэрийг очиж авчи. Жабо. We're good. We'll be fine. Тэсэн чинь сая найзтайгаа ярьлаа л та. Тэгээд юу яалаа. Манай найз одоо ингээ хичээлэн тарсан тэнгуүтэл 8-аас дахиад ажилтаа гэсэн баггүй юу. Тэгэхээр 8 хүртэл бит хоёр Spirit гэдэг нөгөө Halloween-ийн хувцас зардаг дэлгүүрээд байхгүй. Тэндээс очиж ингээд нөгөө Joker-ийн нүр бодох юм хаа. Манай найз ч гэсэн ингээд бодлох юм аа. Авъя гэж ярьлаа заяа. Тэгэхээр би бол хасан дээр явчихгүй боллоо. Тэгээ манай найз ч гэсэн нүрээр өгөхгүй явж байгаа гэсэн болохоор би зүгээр өсөө дэшээ сайхан овоолж байгаад ч юм уу. Тэгээд нүрээ угаагаад тэгээ ингээд зүгээр ямар сав багцсансаа тэгээд гал гарахаар боллоо. Гэтэ ингээд амар сэтгэл санаа хэцүү байгаа үед ингээд хүнтэй харьцахад амар хэцүү болчтой штэ. Ингээд зүгээр өдөр тутмын амар жирийн юмнууд ингээд зүгээр цаатанд хариулах ч юм уу тийм юмнууд амар хэцүү болчтой штэ. Гэтэ ингээд жоохон тайшраад тэгээ жоохон хөвгөөд ингээд би дээшилж явах үед хүмүүст би юм байгаа шүү гэдгийг зүгээр жоохон хэлээд тэгээ би зүгээр хажууд чинь ингээд оршоод явна шүү. Би нэг амар юм entertain хийж чадахгүй шүү. Би амар юм чимээгүй явж байх шүү. Зүгээрстэй гэд яриад хэлээд тэгээд хүмүүстэй жоохон хамт байх илүү тасалж байгаа шиг санагдаж байна. За би ярих хэрэгтэй. Хөвцөрцгай. Таслагдсан үстэй байгаа штэ. Тэрэн дээрээ яг саяных шиг боочихлаар жахан хитрхи даруухан дараа would like to be хардаг байхгүй. Тэгэхээр ингээд messy bun хийж юм. Ингээд Өглөө ингээд сэрх зочин заяа. Тэгээд шууд body. За ер нь бол ийм амар basic gift хэл гэж бодлоо. Ийм хойтлол нь ингээд загалтцсан ийм гэмэг байна. Ороо. Я. За тэгэхээр та бүхэн одоо ингээд би хэрхэн живж яваад одоо ингээд хөвц сурж байхдаа ямар байдалтай байдаг тухай харж болох нэ. Баярлалаа. За хэлэх үг байна уу? Сайхан хэллээ. Одоо усанд орохоос өмнө бодлыг хийж үзье гэж бодоод тэгээд хийчээд усанд орно гэсэн үг. Би энэ усны продукт яаж байгаа юм бэ? Ногоон мөстэй. Яа.
ийм өсний буудаг авсан. Цагаан өнгийн хилээ авсан. Тэгээд ийм буудаг авсан байгаа. Энэ за мэдхгүй. За тэгэнгүүтлээ би нүрэ бодчихад тэгээ хувцас өсч үзлээ заяа. Тэгээд ямар алхах мэдхгүй байна. Тэгээд яг Halloween өдрөөрөө болохоор манай би ингээд энд байдаг Монгол найзуудаа гэртээ урьдсан байгаа. Тэгэхээр татхад бид нар шоуцсан юм бол миний өгөөш гэд. Halloween-д нь тэгэхээр ойрог бодолтой хийн. Одоо бол зүгээр туршилт юм чинь гэд. No expectation. No pressure. Yeah. Life can be whatever you want to be. If you don't do something a little bit crazy, then you are that boring person that's too scared and afraid to actually express themselves or to say anything controversial or to start a conversation. Энэ муу амтан чинь чааваас дуусчих магадгүй юм чинь би яг тэр нөгөө тавдах бишээ юу Halloween өдөртөө яг гамны гэж бодлоо л доо. Тэгэхээр ерөнхийдөө энд арай л халтай юм. Яа шууд амар хатж байгаа нь мэдрэгдэж байна. Хүй нөгөө нэг юм Япон ямар киног би мэдгүй байл та. Гэхдээ нэг юм аимшигын кинон дэр нэг юм хүүхдийн сүнс өгдөө штэ. Би яг тэрнтэй адилхан харагдаж байгаа юм санагдлаа ш. Жохон хатаа заяа. Жохон хатааж агаад тэгээд дээрээс нь давхарлцгаая. Ёо энэ жохон хорсоод ах юм. From the sideline video will become more immersive. Oh my god. Oh my fucking god. За одоо миний уусаал тухайн өдөр бол юм тослохгүй байх шүү дээ. Гэхдээ энэнийхээ хүчийг үзцгээе. This is going so well. Хамраа дахиад. Oh, яра. Okay. Okay. Чорт. Хардаа. Одоо гарч ирж байна. За ер нь бол тэр өдрөө бас ингээд амар их цацчихвал айгүй биш. Чорт. Окей. За би хувцас өсгөх төрөд ирээ заяа. I need tank. Журнеринг сайвар хинэлэх гэдэг юм биш. Okay, me like it. Тэгэж. Энэ хөдөлгөөний яг сорж авъя яриац. Ер нь энэ Joker-ыг дахиад нэг үзье яриац. Wait. бодчихлоо. Манайхан. Надад ийм зүудрэг ахгүй. Тэрнгээрээ би эндээ болж дөрөлөө гэж. За, бодъё л тоо. Ингээд. За, инглишээ заяа. Тэгээд за нэг ингээд орж ирэх байлгүй дээ. Ой яна нэг илүү зурчлаа. За, тэнгуүтлээ. За, ингээд нэг орж ирлээ. За тэгээд энэ жоохон окей. Тэгээд нэг ингээд заяа. And then maybe энэ жоохон бороодлоо. Oh shit. Энэ жоохон бороодлоо. За.
Хай. За одоо заяа. Би чинь зүгээр гараараа л ингэ. Тарай. Гэсэн чи хөөе. Тарай тарай. Хөөе тарай тарай. Манаха штэ нэрэ тод байна уу манаха. Арилаарай. Би ядчих дөрт нөгөө миний юм ирээд идэж уугаад тэгээд хөөгөөд зөндөж явах жоохон бүү байцсан байгаа. Яадги. За чингээд скарин бэж болоод байгаа юм ч юм уу? Bust down, Tatiana. I wanna see you bust down. Pick it up, now break that shit down. Speed it up, then slow that shit down on the gang. Slow it down, bust it, bust down, bust down on the gang. Bust down, Tatiana. I wanna see you bust down. Pick it up, now break that shit down. Speed it up, now slow that shit down on the gang. Slow it down, bust it, bust down, bust down on the gang. Bust down, Tatiana. Яа энэ яг цагааны ажид миний шүд амар шарагдана. Яатын. Юг нэ өөр ярих юм байна уу? На. Тэгээд энийг ер нь л за яг Халлоуины өдрөө юу хийсэн. Энийг эндүүд нь мэдээж эднэр маань илүү тод байна. Ус маань илүү тод улаан. Доошогоо ч гэсэн улаан гин ногоо доошогоо ч гэсэн ногоо байна. За алччихээ. Одоо яаж усан дагна 11 хэмэрч. За зүгээр дээ. За жоохон ингэж. Ой. Guys, жоохон доошлох байна. Ölümler olчихээ. Одоо надад буул хэрэгтэй. Тэгээд өнөөдөр би яг нөгөө тухайн өдрөө яг ямар болсноо бодвол тэгээд стори юм пост хийх баг. So миний Instagram-ыг дагаад хараарай. Тэгээд бас please коммент хийрээ эсвэл надад яг үндэ амар юм 10 хүн бичлэгийн маань 10 хүн үзсэн байсан чинь ганц 2 коммент орж ирэхэд л надад бүр ингэж амар аз жаргалтай болгож ирсэн. Тийм болохоор коммент хийрээ гоё жий. Үгүй бол just окей. За хотлаарсан. Сүүгээ сайд хийж болохгүй хүмүүс сайд хийж болохгүй шүү. Гэж байгаад за бэлнэ. За. Одоо яг нөгөө дахиад Японы нөгөө сүнсэн хөхт. Энэ бүр яг юм шүү. Ингэж дэждэг шүү. За, өмнө нь болохоор надад шүү дээ. Халлоуинаар ингээд ямар нэг юм болох нь амар юм мөнгөний гаргалах шиг надад санагддаг байсан байхгүй юу? За, харлаа.
шиг зүгээр ээж гэх. Тэгсэн чинь энэ болохоор яг үнэндээ хүмүүс амар энийг ингээд амар enjoy хийж бүр ингээд амар эртнээс төлөвлөж ингээд гэр орноо чимэглээл тэгэл өмсөх хугацаа амар удаан бодоод тэгснээ бүр ингээд яг бүр ингээд өмсөх 3 ээлжний хугацаа авдаг ч юм уу тий. Тэгээд ингээд амар юм ач холбогдол өгч тэрнээсээ амар кайф авч амьдрдгийг одоо ингээд баг багаар тэрнээс нь ингээд суралцаад явж байгаа байхгүй юу? Мэдчлэн зүгээр Halloween тэмдэглэх мэдчлэн ийм жижиг сажиг зүйлээс амар юм амьдралын баяр баясгал авч амар гоё амьдарч чаддаг юм шиг надад санагдсан байхгүй юу? Гэтэл одоо манай Монгол улсад бол бид нар ингээд яг иймэрхүү юмнуудыг нэг тийм тэмдэглэхгүй байгаад байна шүү дээ. Нэг ач холбогдлохгүй байна шүү дээ. Тэгэхээр тэр чинь угаасаа ингээд тэрнээс цаатах ингээд амар олон санаа зовох амар их юмтай зүгээр юу амьдрах байтгаа зүгээр ингээд юу гоо арга цаагаад одоо юу survive хийж явж байгаа байхгүй юу? Ингээд live биш survive хийж амьдраад шүү дээ. Тэгээд ингээд тэгж ингээд тэр дунд адилхан survive хийж явж байгаад энд ирэнгүүтлээ энэ чи хүмүүс амьдраад шүү дээ. Ингээд жижиг зүйлсээс таашаал авч бид нэр амьдраад байна штэ гэдгээс нь одоо баг баг солилцож байгаа. Одоо энэ жил амар гоё бодож байгаад яг өөртөө ингээ resonate хийсэн нэг юм болно гэж бодоод тэг бодож энэ болох уу тэр болох уу Чингис хаан болох уу эдэр гэж бодож байгаад Joker болохоор шийдсэн. Тэгээд одоо ингээд ер нь бол Joker болохын тулд би ингээд энэ ч ингээд мөнгө зарцуулж штэ бас би цаг зарцуулж штэ. Гэхдээ эндээсээ би эргээгээд амар гоё нөгөө амьдралын баяр баясгалаа авч байгаа нөгөө залуу насны ирчүүчийг Карадамигнаас лавж байна гэх шиг залуу насны ирчүүчийг Halloween-ийнхаа Joker-оос лавж байна боллоо л та. Тэгээд бас ингээд одоо за Joker боллоо одоо тэгээ яг хайчгаа мэдгүй байгаа шүү дээ. Гэтэ ингээд хаан парадж яг яхан мэдгүй байгууд окей. Ягаад би өөрөө ингээ парад зохиочлохгүй гэж. Ягаад би амьдрал надад тохиолдохыг би хүлээх ёстой гэж. Ягаад би өөрөө зүгээр амьдрал эхэлчих болдгоо. Ягаад би зүгээр өөрөө кафе юм хийх хүссэн юм хийгээд эхэлчих болдоггүй жижигээр гэж бодод. Тэгээд одоо би ингээд юу яаж байгаа. Хост хийж байгаа. Тэгэхээр та бас хийх хүссэн юм хүлээхгүйгээр хийгээд үзээрэй. Зүгээр юм жижиг сажгаар амьдраад эхэлцгээе. Бид нар заавал баян болох хүлээх албагүй. Тэгээ яг үнэндээ шүү дээ. Яг үнэндээ саяны тэр улаан хослыг би яг үнэндээ тэгээ Amazon-аас авчаад тэгээ буцаая гэж би бодож байгаа. Тэгэнгүүтлээ би саяны тэр нүүрний будаг усны спрей яг үнэндээ нэг $15 сатуулсан. Тэр бол ингээд яг Монголтой харьцуулах юм бол мэдээж их мөнгөлтэй гэхдээ ингээ яг нэм одооных нь ингээ нөгөө цалин зарлагтай харьцуулах юм бол ер нь баг 15,000 шиг мөнгө байхгүй юу. Тэгэхээр 15,000-аар би ийм их баяр баясгал авч байгаа гэдэг чинь хүсв юм бэ. Дэмэн. Хэрвээ та нар даун явж байгаа бол заяа. За сэтгэл санаагаар унтсан ч юм уу уур хүрсэн ингээд ер нь амьдралыг идэхгүй болцсон амьдрах учраа ойлгохгүй ингээд явж байгаа бол нэгт чи ганцаараа биш ээ. Гэхдээ хоёр шүү дээ. Чи ганцаараа биш гэж байгаа нь чиний над туулж байгаа чинь ийм хүн болгонд тохиолддог байдгал зүйлстэй юм сүртэй ингэж гэдэг утгаар биш. Харин ингээд бид нар чамайг ойлгож байна. Чи энэ юмыг ганцаараа туулааг байгаа шүү. Бид нар хамт байгаа шүү. Тэгэхээр ингээд би ганцаараа гэсэн утгаар хэлж байгаа юм. Гуравт амар тийм нөгөө живж байгаа юм шиг мэдрэмж байгаа шүү дээ. Хинч тусалж чадахгүй, чи өөрөө гарч чадахгүй. Тийм амар ингээд ёроолгүй далайд живж байгаа юм шиг мэдрэмж байгаа. Гэхдээ чи одоо яг одоо энийг үзэж байхдаа гүнзгий амьсгаа аваад
биес бол чи тайван байж болно. Чи чивэх болоогүй. Гүй би чи. Чи чивэх. Чи хөвч чадна. Чи биес холлоод тайвшраад чи уснаас айдгаа хүлийн зөвшөөр. Чи усанд сая живсний хүлийн зөвшөөр. Тэгээд чи яг одоо усан дотор байгаагаа хүлийн зөвшөөр. Энэ далайд энэ оролгүй далайд байгаагаа чи хүлийн зөвшөөр. Гэхдээ чи биеэс бол тавиад хөвөд гараад ир. Тэгээд чи айгаад доошлох болгондоо чи биеэс бол тавь. Чи тайвшир чи хүлийн зөвшөөр. Тэгээд хэдүүлээ эхлээд сэлт сурахаас өмнө хөвд сурцгаая. Тэгээд энэ бол миний нэгэн хөвөх оролдлого байлаа. Тэгээ миний бодлоор амжилттай оролдлого байлаа. Одоо би живж байгаа юм шиг биш, хөвж байгаа юм шиг санагдаж байна. Ирээдүйд сэлт сурах байх, дахиад живж магадгүй байх. Гэхдээ би хөвөөд сурсан тохиолдолд би сэлээд холж явж чадахгүй ч гэсэн би живэхгүй байж. Би амьд байж, өөхгүй байж амьдарч чадна. Тэгээд би сайхан амьдрмаар ягаад гэвэл амьдрал чинь сайхан шүү дээ. Хэдүүлээ бүгдээрээ сайхан амьдрцгаая. Живэх, живэх гэсээр хэлбэр ингээд ядарч ийн. Тэгэхээр жисэл чадахгүй арчаагүй амт ингэж өөрийгөө ингээд зэмэлж ингээд буруу шахаас өмнө зүгээр л хөвцгөөе. Зүгээр л хөвцгөөе. дахиад удаан нэг. Hopeless, helpless санагдах болгондоо дахиад ганцхан л амьсгал авч. Дахиад ганцхан л амьсгал авч. Дахиад ганцхан. Баярлалаа. За. Амар болох гэдэг юм уу? Окей. Эхлээд зүгээр л сурцгаая. Энэ хүртэл үзсэнд баярлалаа. Маш их бүр чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Комент хийрээ. Like, share, subscribe. Бас миний Instagram-ыг дуусгах шүү. За тэр жаахан. Сайхан л үйлчлэл байлаа.